өндөр 3 цагаас спекийг тусдаа ярга дүнжүүлж хэрэгтэй өрөлдсөн хэлцүүлэг явуулнаа. За нарийн дараа шүүх урдааны их танилцал оролцогчдод сууна. Прокурор тэр ихтэй Чөндрөг өнгөрч байна. Төрсөөгөр за шүүхээ өртсөн хурц хүмүүс бүгд ирсэн байна. Хэлцүүлгийг үргэлжлүүлье. За шүүхээ өртсөн хэлцүүлгийг Сквадр аймаг Тусан дундын агшны шүүхээ ерөнхий шүүгч Насан Буянбай даралж за прокурор цэцэг Эрдэнэ Мөнхөдөгчийн зориг за спекер компани хуучин төлөвчид анжи Мөнхөдөгч энкер нарыг оролцуулан энэ хэлцүүлгийг явуулж байна. За шүүх урдааны хэлцүүлэгт оролцсон эдгээр хүмүүстэй гэр бүлийн гишүүн болон садан төрлийн холбоотой эсвэл тухайн хэрэг маргааны шийдвэрлэхэд ашиг сонирхлын болон хэргийг шалгаад шийдвэрлэхэд эргэлзээ бүх үндэс байна гэж үзвэл оролцогчдоор татгалзалд авах хэрэгтэй. За цэцүүд прокурор татгалзал байна уу? Сонсогч байна. Цэцэг прокурор наач яагаад вэ? Энэ болохгүй л тэр яагаад л. За бүгд сонсож байна. Чөндрөг сонсож байна. Прокурор наач. За татгалзлаа түрүүд сонсдоо. За чөндрөг өгч. За чуданжи. Экэр дэвэлж. За тосшох эдгээр 2023 тэг 193 266 дугаартай иргэн. Тооны 17 өдөр шүүхэд шуудагаар ирүүлсэн байгаа. За шүүхэд ирэхтэй холбоотойгоор одоо энерги ялдагдаж болох яаж юу гэдэг хүн шүүхэд ирээг байна прокурор. Одоо тэгэхээр энэ хүмүүс одоо хаа явсан бэ? Танайхаа хүнийг ялгдчих шүүхэд ирүүлэх талаар одоо ямар ажиллагаа хийсэн бэ? Энэ талаар бас энд тодруулъя. За шүүгчийн тусгай зураас өөрөө хийсэн мэдээлэлтэй ярьсан. Гэхдээ ямар нэгэн одоо арга хэмжээгээр энэ дээр авагдаагүй байгаад байна. За мөн чиндэр композицид хэргийг шүүхэд Сквадр аймгийн шүүхэд шийдвэрлэе гэдэг талаар хэлсэн. За ингээд яг нөгөө жижиг орон нутгийн шүүхөө бүрдүүлж байгаатай холбоотой манайхаас хэрэг шуудан хийгээд за яддаг чөнгөл хэргийг тусгай харьяалтын шүүхөөр шийдвэрлэх
хүнээ дуудаад бас үтгэж авсан их асуудлыг бол яг сайн хийж мэдэхгүй байна. Ерөн зүгээр яг энэ оюутан эсвэлгийн өмнө хүчин нөхцөлтэй зарлахад бол мэдээлэл авахны ажиллагаа яг тэр холбогдох ялгагдсан асуудал асуудал одоо дуурайгүйгээр үтгэж авсан юм асуудал байсан байна гэдэг талаас надад хэлсэн л да. Гэхдээ яг энэ яг олон улсуудаар шүүхийн төсөл хийж байгаа болохоор шүүгээрээ хүнээ дуудаад үтгэж аваад тэдний дараа хэлхийг үтгэж авах асуудал бас яригдана. Тэний тэр бүхнээр нөхцөл эзэнтэй холбоотой одоогоор Монгол улсад орж ирсэн гэсэн тийм данлаа одоо байна. Юу ч тэр бас нөгөө бүхний явцын эсрэг гаргаж өгсөн тийм бүргүүлсэн. Гэхдээ Хиламал сэргийн газрын заавараар гаргаж өгсөн ихэд бол тухайн нэг сарын 16-ны өдөр хизээр Бүнэн төсөл асуудал илүү хизээр гарсан гэсэн шалтгаан байсан. За энэ шалтгааныг бол өнгөрсөн тайлбарлах хэсэндээ одоо энэ зүйл ажиллаж байгаа даналт компани ажиллаж энэ бүтэц тодруулахад бол нөгөө төслийн цагаан саралтай холбоотой хэвээр дээрээс нь Монгол улсын цагаан сар боловсруулалттай орж ирээгүй байна. Одоо энэ цагаан дараа 3 сар орж ирнэ гэдэг асуудал ярьсан шүү дээ. Гадны хаврын тодруулахад энэ үчин хэд одоо сэргээ холбогдсон байна. За мэдээж мөрдөн шалгах ажиллагаа Монгол улсын хил дотор явагдана. Энэ үндсээр яагаад ийм хувийн батгаар тасгал авсан бэ гэдэг асуудлыг асуух гэдэг. За чинзэг өмгөлчин чудааны насны тухайн холбоотой мэдээлэл яаж үүдэн За чудааны асуун одоо тухайн ихтэй одоо улсын танаа компани ажилтан байгаа те. Одоо энэ хүн хэзээ ирэхээ яах юм хоорондын тийм мэдээлэл харилцан солилцсон байдгүй юм.
Тэгээд хэлээ яг үеийнүүд бид нэрээр нааны одоогор өччих нүгээр ингэж бас хэлсэн байж байсан. Тэгээд цаашаа бүгд байгаа учраас ингэж зөвхөн одоо энэ хүн шиг манад ажиллаж байгаа сүүлчи одоо яг байгаа хүмүүстэй хамт ажиллана. Тэгээд би бас шууд одоо старый боломжтой учраас зарим нэг одоо англи хэлтэй болон асуултууд дамжуулаад энэ хүмүүс одоо үгүй боломжтой гэдэг манай ажил одоо юу нэг орж ирэхгүй байгаа. Тэгээд энэ одоо Монголын харамсал болж байгаа Монголын харамсал өнгөрөөгөө 3 сарын 15-аас хойш одоо хүмүүс мэн орж ирэх байгаа гэсэн үг байна. За. Тэгээд одоо үйлчлэгийн чанартай өөрөөр 11-ээс 12 сар зогсоод мэдрэм цаг болсон хэлдэг. Өөрөөр бид үйлчлэж байгаа. Тэгээд яг энэ тусмаас энэ бас үйлчлэж байгаа. Зогсон байж байгаа. За. За нэг асуулт тодруулах зүйл байна уу? Би нэг зүйл тодруулах зүйл байна. За. За. За, шүүхөрлө завсарлаа. Сүгшидэр